Гуултай аймгийн Халиун сүмийн яач Жанчивдэржин Матбаатрын хурдан хонгормор мөн байх шиг байна. За уртлын хэдэн мөрийг даав хүнтэй манай зураглаас одоо томуудахгүй харуулнаа. За энд бол Максим Баатар малдагийн шаргамарын лав одоо явж байгаа харагдж байна. 45 номертой хөрөмөрийн даагуур одоо харагдлаа. За энэ бол одоо Гуултай аймгийн Халиун сүмийн даваа нэмийн хөрөмөр мөн байна. Гуултай аймгийн Халиуны даваа нэмийн хөрөмөр. За тэр дунд одоо Монгол улсын начин Сэдбаатрын Баатрын хөрөмөр одоо харагдаж байх шиг байна. Гуултай аймгийн Зээлийн Монгол улсын начин Сэдбаатрын Баатар шар аваад одоо цэнгэр хувцастай хөвгтэй Гуултай аймгийн төвлөрсөн хараад Монгол улсын мандаяач Сэдэндэржин Баастын хурдан хээрмөр. За түүний наадал дээр Монгол улсын мандаяач Давдэржин Ганбаатарын Сүхбаатар аймгийн хөвшилтэй Дүнжин гарын хорд уралдаанд 7 төгсөн хурдан хээрмөр харагдж байна. Цэнгэр хувцастай хөвгтэй. За урдлын хэдэн мөрдийг одоо та бүхэнд харуулъя. За энэ Батбаатрын хонгормор. За одоо тархин дээр гараад ирсэн шар замстай хөвгтэй. За түүний урд дээр цэнхэр замстай хөвгтэй шаргамар. За урдл дээр нь Алтай констракшны Батэрдний хээрмөр. За энэ хээрмөр бол одоо зүүн чигийн хөвшилтэй аим одоо хурдмор юм байгаа. За улсын наадмын дөрөв Мандал Алтай группийн ерөнхийлөгч Валдан Доржин хонгормор цэнхэр замстай улаан өмдөө хөвгт унсан хонгормор одоо та бүхэнд тэр донд харагдаж байгаа шиг байна. Заанаас Гуултай аймгийн Халиун сүмийн Батбаатрын хонгормор. За энэ арын хэдэн мөрийг та бүхэнтэй манай зургаас харуулж байгаа шиг байна. За бүхнээс нэмэр одоо хамгийн холоос иргэдэг хамгийн шантастай эргээд л одоо ер нь өнгөний хэдэн мөр бол одоо нэлийн холдос ирсэн байна шүү. За Гуултай аймгийн Зээл сүмийн Монгол улсын начин Сэдбаатрын Баатрын хурдан хөрмөр. За энэ бол Сүхбаатар аймгийн Түмэн цогтын Чин тулгын одоо хурдан хөрмөрийг Монгол улсын алдарт байж очилооны мөнгө төр байсан. За улсын наадам их хурд уралдаан зургаалсан Дорн таймгийн онгон одоо Алтай констракшны Батэрдний ногоомор энэ хоёр мөрний цаа тал дээр явж байгаа та бүхэн бол одоо хандахгүй сайн мэдж байгаа. За их хурдад одоо зургаалсан ногооморыг одоо яах юм байна. За эхний 2 мөр тасарч ижээ зэгчтэй өнгөний 2 мөр тасарсан 11-10-аад бөөмөр бол одоо бөөн түүний ард дээр энэ 2 мөрний саатал дээр Дорн таймгийн онгон одоо их хурдын зураг Алтай констракшны Батэрдний ногоомор ард дээр нь улсын наадмын дөрөв Валдан Доржин хонгормор явж байна. 7 номертой сайхан алтар хээрмөр өгшиж харагдж байна. За хурдан их насны мөрдийн уралдааны өнгөний хэдэн мөрний ард дээр нэг улаан хувцастай цэнхэр өмдөө хөөхд унсан жижигхэн хөрмөр бол Ус аймгийн зүүн говсын яаш Батмөнхийн хөрөн гэж өнгөрсөн жил очирван даншигт одоо явгзэр хэрэг дийлдгүүлсэн хурдан шоу хөрмөр одоо гараад ирсэн байна. За Алтай констракшны Батэрд нуяаш хээрмөр хөрмөр ногоомор урд мөр мордуулсан. За энэ урд нэг нь одоо явж байгаа шиг байна. Ногоомор юм байна. Түрүүний тэр бол одоо хээрмөр нь байсан байна. Мөрний задлаар одоо харагдаад ирсэн. За Утганасангийн уйлсан Өвөр хангай аймгийн Уян сүмийн их ногооноор хувьцат компани Чойдгийн бэмсрэнгийн буурлмар Доронгой аймгийн Алтан ширээ сүмийн Чогсон гэдэг хүний онгон одоо энэ хурдан мөр бол аймгийнхаа наадамд 6 төрүүлсэн 3 бүсийн уралдаанд оролцсон 151 номертой мордсон юм байна. Түүний ард дээр ногоон хувцастай хөвгтэй өрн зардмар бол Өвөр хангай аймгийн Хайрхан булан сүмийн байж Утганасангийн Хавчиг зэрдэг Сүхбаатар аймгийн одоо онгон одоо аймагт 2 харагдсан хурдан мөр байна. Наадал дээр нь Алтай констракшны Батэрдний ногоомор их хурдан зургаалсан мөр. За түүний ард дээр Захан аймгийн Дөрвөлжин сүмийн уяас Дайдын хүүгийн баярагийн хөрмөр гараад ирсэн байна. Дайдын хүүгийн баярагийн хөрмөр 4 номертой хөрмөр энэ 4 мөрний яг ардтал дээр нь явж байна. За өнгөний мөрийг та бүхэнд манай зургаас харуулж байгаа. Томдохгүй Завтгансан уяачин 2 ч одоо мөрөнд явж байна. 151 номертой борноор Дорногой аймгийн Алтан ширээ сүмийн Чогсмын одоо их ногооноор хувьцат компани Чойдгийн бэмсрэнгийн хурдан буурлмар юм байгаа. За өнгөн дээр ногоон хувцастай хөвгтөө сайхан буурлмар гараад өнгөлжээ. За энэ одоо хурдан хөлгийг би бол одоо хараахан танихгүй юм байна. Зүгээр өөрөө явсан бол энэ наадамд одоо өнгөлж байгаа сайхан хурдан хөлгийг бол одоо хараад авах боломжтой 46 номертой юм шиг байна. Сайхан буурлмар ингээд их насны мөрдийн уралдааныг өнгөлөөд гараад ирж байгаа юм. За ар дээр шар цамцтай хөвгтөө хээрмөр. За энэ бол одоо Гуултай аймгийн Бэгэр сүмийн хараад Монгол улсын алдарт уяач Лавгийн Батмөнхийн хулгар хээр гэдэг одоо хурдан их насны мөр гараад ирсэн байна. Батмөнхийн хулгар хээр гэдэг бол одоо яхахгүй л одоо хурдан энэ цагт одоо шиг өдөрхөн хурдан хөлбөд энийг бол одоо яхахгүй юм байгаа. За ингээд сайхан буурлмар ногоон хувцастай уламалгаатай хөвгтөө сайхан буурлмар одоо энэ өдөр өнгөлөөд ард дээр нь Гуултай Бэгэрийн Батмөнхийн хулгар хээрмэр. За энэ ер нь сумтайхан шиг мөр харагдаж байгаа вэ. За гацууртын Батмөнх уяач ер нь олон чайраг авлаа да 3 айраг лав одоогоор аваад байна. За ахаад хээрмэр айраг төрүүлэхийг одоо байгхийн газаргүй бүгдээрээ бол одоо харах байх. За хээрмэр өнгөний уралмаранд ч ер нь очих юм байна да. За энэ өнгөний уралмар одоо ямар мөр юм бол доо. Одоо хараахан танихгүй юм шиг байна зүгээр. За энэ одоо сайн танигдахгүй байна. Ард дээр нь гацууртын Батмөнхийн хулгар хээрмэр. За гарсан цагаас энэ хоёр мөр бол одоо ихээхэн хол тасарч ингээ өнгөлөөд явж байгаа юм. Зарын мөрд бол одоо авраг мөрд байгаа. Зарын мөрдийг та бүхэнд манай зурглаач харуулна. За Дорногой аймгийн Алтан ширээ сүмийн Чогсмын одоо
Өрхангай аймгийн Хайрхан Дулаан сумын аймгийн алдарт байж Отгон насангийн ус их ногоонор хувьцаат компани Уян сумын Чойдгын мэм сүрэнгийн авраг буурлмаар Заанаатар Сүхбаатар аймгийн нааданд 2 харигдсан Сүхбаатар аймгийн унган адуу аймгийн алдарт байж Отгон насангийн хавчиг хөрмөр явж байна. 3 дээр за 4 дээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын аяс Дайдын хүүгэн байрагийн хөрмөр. Сайн хөрмөр бол одоо бас сүүл үед одоо сайн уралдаж байгаа юм өрөө. За хөрмөрний хувьд бол одоо 4 дээр сайхан гараад ирсэн байна. Зараас Алтай констракцны батрын хээрмөр нь одоо орж иж байна. Цааталд нь улаан цамцтай хөвгтэй хөрмөр Увсын зүүн говийн Батмөнхийн хөрмөр хамгийн цаатал дээр нь жижиг хөрмөр харагдж байгаа та бүхэн бол одоо сайн дэмж байгаа. Зааныг сайхан халиумөр Батэрдний хээрмөрний ард дээр яваад байна. Заавартлын хоёр мөр Батэрдний ногоомор зээлмөр хоёр нь. За энэ ногоомор энэ жил их хурдад одоо зургаасан дорн нутгийн унган адуу юм хурдмаар цаатал дээр нь сартай зээлмөр 5 номертой мордсон. За энэ мөн Алтай констракцны Батэрдний унган одоо сэр сайхан зээлмөр одоо гараад ирсэн байна. За хоёр мөр хараасхан шиг гарч ирээд одоо уршиж байгаа таах байна. За ногоомор их хурдад зургаасан юм чи энд одоо давхар яваад тэнцэж уралдаж магадгүй. За Дайдын хүүгэн байрагийн хөрмөрний урдаар за энэ хоёр бол одоо нэг нь Сүхбаатар аймгийн унган адуу нэг нь Дорногов аймгийн Алтан ширээс унган. За ерөн сүүлийн үед бол одоо дэндэр таж галсан байна. Дэлгэрхийн модонгууд бол ер нь дийлж уралдаад байгаа нэг ийм зүйл ажиглагдаад байх чинь вэ. Энэ жилийн их хурд уралдаанд татгалзаар байгаа тав дор Чинтийн зөмбөс дөрөсөн мөнхлөгрийн халтараа зарга байна. Энэ надмын соёлносд төрүүлсэн Ховд аймгийн мөнх хархан сумын Ширнэн мэндийн ачаагийн хурдан хайрураа байна. Гихмит Дорногов нутгаар угуулсан энэ олон хурдуу хөлгүүд бол одоо хутгтын нутаг хурдтай гэдгийг л одоо аргагүй утгаад байгаа юм. Заварга өөдөмөр. За энэ буурлмаар бол одоо өнгөрсөн жил Очирвааны бүсийн уралдаанд айргийн 5 турдалсан. За 2007 онд яг энэ довн дээр болсон Говьт аймгийн Баруун бүсийн нааданд одоо золбот Баян хонгорын золботын буралмарыг арайхан дийлэлгүүл одоо аман хүзэн турдалсан ийм мөр юм байна. Өнөөдөр одоо төрүүлэх нь ахаад аман хүзүүдэх нь айрагдах нь харшаа явчих нь бүгдээрээ харан сайн. За энэ надлаар ягаан хувцастай хөлтэй алтармаар орж иж байна. За Сүхбаатар аймгийн харьяат Монгол улсын манд Цэнцүрэнгийн онгоогийн унган адуу Говьт аймгийн Баян улс сумын Батчаргалын алтар гэж одоо ахар дэлтэй сайхан алтармаар гарч ирээ. Урагшаа шударч байгааг та бүхэн харж байна. За тэр цаадлаар Шаргамар Баян хонгор аймгийн Богд сумын угуул Жигүр Огд группийн ерөнхийлөгч Ган хөлгийн Шаргамар. За энэ бол одоо Дорнод аймгийн нааданд нэг төрүүлсэн хурдан Шаргамар. За наадал дээр нь Говьт аймгийн Цэс сумын Нэмэх хоёрын хээрмөр ногоон хувцастай хөвгтөд марцсан Нэмэх хоёрын хээрмөр одоо сая харагдаад өнгөрлөө. Шаргамарны наадал дээр заарын хоёр мөр бол одоо Усын зүүн говийн Батмөнхийн хөрмөр энэ хоёр мөрний ард дээр за их жижиг мөр байна шүү. 110 хэдэн номертой марцсан те Усын зүүн говийн Батмөнхийн хөрмөрийг бол одоо би хараа сайн таньж байна. Ягаад гэвэл өнгөрсөн жил Очирвааны бүсийн уралдаанд энэ бол Югзрийг дийлэх төрүүлсэн авраг хурдан адуу Тэсгийн голын тэр олон хурдуудын энэ цаг тодорхой мэдрэхэн хурдан хөлөг бол одоо энэ хөрмөр юм байгаа. Заанаас шар цамцтай хөвгтөд хонгормор Говьт аймгийн Халиун сумын угуул Жанжив дөржим Батбаатарын хурдан хонгормор за энэ хонгормор Сүхбаатар аймгийн Халдсан сумын Жамин ширвийн унган адуу за энэ Сүхбаатар аймгийн Асхтын баяр нааданд Жамин ширв яаж одоо Жамин ширв Халдсангийн Жамин ширв гэдэг нь дөрвөн төрөг нь авсан байна лаа. За ингээд бодоход Монголын одоо ганц яригддаг газар бол одоо хасгаад за ихэд одоо сумын наадмаас дөрвөн төрөг нь авсан байна гэдэг бол Жамин ширв яаж ямар ширв гадуутай юм бэ гэдэг мэднэ. За ногоон хувцастай хөвгтөд хээрмөр та бүхэнд энэ хамгийн ард дээр харагдж байгаа. За энэ бол Говьт аймгийн Цээлийн Нэмэх хоёрын хээрмөр. Түүний урдаар Баян хонгор аймгийн Богд сумын Жигүр Огд группийн ерөнхийлөгч Ган хөлгийн Шаргамар Дорнод аймгийн хөсөлтэй. За Ган хөлг яаж өнгөрсөн жил Баян хонгорын бүсийн уралдаанд суман харуулыг айрагдуулж байсан ийм сав яаж Алтай констракцны Батэрдний хээрмөр за цаатал дээр нэг сайхан хөрмөр өгсөж харагдж байна. За Алтай констракцны Батэрдний 3 ч мөр мордсон ногоомор их хурдад зургаасан дорн дугшилтай ногооморны тархин дээр явж байна. 5 юм уу 6 номертой харагдж байх юм. За цаатал дээр сартай зээлмөр нэмж байгаа. За наатар нэг сайхан халуун мөр яваад болох юм да зүгээр одоо би ер нь хараахан танихгүй бол одоо юм байна. За Алтай нутгийн олон хурдан хөлгүүдийн аль нэг нь одоо энэ халуун мөр юм байгаа үстэй. За Алтай бол одоо аргагүй хурдтай. Энэ нааданд одоо ер нь шүтлэнгийн төрөг авлаа, ихцаалангийн төрөг авлаа. Шүтлэнгийн аман хүзүүг авлаа. Одоо арайхан төрүүлж идсэн аман хүзүүчлээ. Ихцаалан даагныхаа төрөг авлаа. За одоо Хусны мөрдийн уралдааныг яахыг өгмөд. За энэ хамгийн надлаар явж байгаа ягаан хувцастай хөвгтөд халтармар бол Монгол улсын мандаа Сүхбаатар аймгийн харьяат Цэнцэрэнгийн онгоогийн унган адуу Говьт аймгийн Баян улсын үеэс Батчаргалын халтармар ёо. За халтармар бол одоо аргагүй хурдан мөр юм да. Энэ халахын олон хурднуудаа ингэж орж байгаа бодоход за Отгон насангийн уяаны Өрхангай аймгийн Уян сумын их ногоон компани Чойдгын мэм сүрэнгийн авраг буурлмаар ард дээр нэг байгаа. Алтан жирийн жогсон гэдэг нь одоо аймгийн баяр нааданд 6 төрүүлсэн их насны мөр энэс өөрөөр нь Монголд ер нь арга л байхгүй бах та. Миний бодлоор ер нь 6 төрүүлсэн аймгийн баяр нааданд 6 төрүүлсэн их насны мөр ер нь тунц санагдахгүй байх чинь ээ. За гэхдээ бол одоо энэ тэнд байгалийн газаргүй. Энэ уралмаар л одоо миний мэдхээр бол одоо байна. Заарын хоёр мөр, сайхан хээрмөр, халуун мөр хоёр. За энэ халуун мөр урдлаараа ер нь их сайхан мөр харагдж байх юм.
За шар хуцтай хүүхэдтэй хээрмэр араас одоо сайхан орж иж байна. За Алтай нутаг бол одоо ингэж Тэсний мөрөнд одоо энэ хөхөл сөксөө ургуулдаг энэ бол одоо арга нутгийн одоо хурдан мордын дисүүлний одоо бас дэлхийн засалтын онцлог эндээс харагдаж байх шиг байна. За ТV-с энэ уралдааныг бол одоо ийм сайхан дэлгэрэнгүй зүйлхэд хинхвэр одоо дарагтай улсын хурлын эрхэм гишүүн инх баяр дарагтай Алтай ирэлсэн аймгийн засаг дарга түүний тамгын газрын хамт олон төмөр хөлгөөрөө бидний ажил гүн төсөл зохицуулсан Jeep Service компани үндэсний автомашин төрөөсийн үйлчилгээ Jeep Service компани хамт олондоо чин сэтгэлийн угаас талархал одоо энэ дэвшмэнд илэрхийлмээр байна. За урд их насныхаа мөрдийн тайлбарт улсаад орцгоё үзэгчтэй. За халуун мөр хээрмөр хоёрыг би бол одоо хараахан танихгүй байна. Хаанхын хурдан хөлгүүд гэдгийг нь бол одоо мэдэхгүй байна. За Скватер аймгийн Унган гадуу Өрөнгө аймгийн Хайрхан дулааны аймгийн алдарт байж Утган насгийн хөрөмөр энэ гурван мөрний дунд тал дээр цаатал дээр гоолтай Баян уулын Бачаргалын алтармор Скватер аймгийн Мандавай Цэнцэргийн Онгогийн Унган гадуу. За Бачаргал энэ үе энэ жилд энэ наадамд ч ер нь аргагүй сайн наадагч вэ. За ер нь 2 чайраг авсан 6 авсан ахиад их насны мөр одоо айр гэдгийг ер нь бай гэхийн газараалга дараас л алтармор дараас л орж ирсэн хурдан хөлөг гэдгийг бол одоо та бүхэн санаж байгаа. За өнгөний 2 мөрч ер нь өдий даны холдсон байна гэсэн зааварцаар 100 м юм аа. За Баян уулын Бачаргалын алтармор 3 дайр Онгоо манлагын гадуу. За энэ Скватер Дорнговын хурдан хөслийн гадуунууд дийлээд огшиг байна да. За алтармор Скватер аймгийн угшилтай Утган сувьяч өрөмөр мөн Скватер. За буурламор бол Дорнговын дэлгэрэх. За ингээд хурдан их насны уралдааны 28 км-ээс хүрсэн их насны уралдаан 12 км явхад энэ хоёр хурдан хөлөг бол одоо өнгөлсөн хаваараа байгаа юм. Говьлтай аймгийн Бэгэр сумын уугуул Гацуурт компани дэд захирал Монгол улсын алдарт байж 5 бат мөнгөний хулгар хайрмар өнгөлсөн хаваараа. За хулгар хайрмар 3 айраг авцсан байгаа. Батманхуу яаж? Зарг алдарт гэдэг одоо энэ эрхэмцэл нүдэ олж ий. Энэ яач бол одоо алдарт айргаар бол одоо элдвгэн сайхан нэлалаа. 3 айраг авцсан байгаа. Хэрмэр одоо ингээ сайхан нэлээд байсан. За их сумтайлмар юм да энэ хэрмэр бол одоо хулгар ямар ч одоо чихгүй мөлөө одоо бүр ийм хулгар чихтэй юм байна. Хулгар хээр гэж одоо нэрлсэн. За Монголын гол талнаас төрсэн Жураа аймгийн хулгар хээр гэж Дундгой аймгийн Дэрэн сумын улсад 6 айрагдсан хурдан хээр азарг басан. За цагта алдарт их хадын хөрнийг ч одоо дийлж оруулж байсан юм мэдээ байдаг. За хээр азаргыг одоо яагаад төрүүлэхгүй байна вэ гэж эзэн хүнийг лам дээр очиход одоо чих нь одоо дутуу байна. Тийм учраас чи дом нь цаасан чихийг үзүүнд нь зөө тэгээд туулын усанд одоо туяарсан сайхан сар туяарсан мөнгө шимээр услаад туулын усанд одоо чихээ үдсэн хээр одоо тэрнээс хойш одоо төрүүлэх баха гэж ярьсан. За тэгээд төрүүлсэн юм лээ одоо тэгэж одоо домноод за магадгүй хэрмэр бол одоо мөлүүчгтэй хиймээр харагдж байна одоо. За энэ бол одоо аавгүй сайхан сумтай мар юм байна. Алд ихтэй манай байж доотлын за ихтэй гэж ярьдаг. За үнэхээр одоо алд ихтэй их тамиртай арай дарган дартаа мордсон юм уу гэмээр харагдж байгаа юм хэрмэр. Хүүхэд нь яг жолоог нь атгаад сайхан тэнцвүүлээ дардсан арын хамарнаас яхан таслаад байна. За зөнгөөрөө яваад байгаа юм байна шүү. Ер нь одоо амын зоолгоцсон. За талд нь аргагүй Алтай сүрлэг хөхөө улс бол одоо сайхан ханархан харагдаж байгааг та бүхэн харж байна. 14 мөр яг хаваарай. Өнгөлж явсан шарга мөр 6-аар ороод ирсэн байна. За энэ салиумэр хэрмэр 2. За энэ хэрмэр бол одоо мэдэх юм байна. За үнэхээр одоо тэр болгоныг бол одоо сайн мэдхгүй учраас уяаш түнээс сүлжил үзьё. Ингээд 10-ын дотор өсөн урдаанд. За төрийн их баяр наадмын түрүү Дорногой аймгийн Мандах сумын Хашбатын унган гадуу Говьлтай аймгийн Дэлгэр сумын Мандахтай бүрүүдийн Сүхийн балдан дөрж хурдан онгормор өгшил да. За дээр ногоон хувцастай хөлтө хөрмөрөл Скватер аймгийн Түмэн цэц сумын Чин тулгын унган гадуу Говьлтай аймгийн Цэс сумын хараад Монгол улсын начин Сэдватрын Баатрын хурдан хүрмөр одоо араас орж ирсэн. Ховдын дармын Монгол улсын алдарт байж Ачаалгын мөнгө төр яаж ийсэн. За алгамар хүүхэд нь унжиж. За наадлаар нь за мөнгө төр яаж баг хэрмэр нэ шүү үзэгчтэй. Энэ наадлаар явж байгаа хурдан хэрмэр бол Төв аймгийн Угтаалын одоо Дасцэв гэсний унган гадуу Ховд аймгийн Дөрөв сумын Монгол улсын алдарт уяач Бачаалгын мөнгө төрийн баг хэр гэдэг мөрөнд юм байгаа үзэгчтэй. За аврах хэрмэр бол одоо ард нь явсан байдаг да. За тэр цаатал Гуулт аймгийн Баян уул сумын Монгол улсын мандаж Давдэржин Баатрын хэрмэр явж байгаа шиг харагдж байна. Тоосон дотоо сайн мэддэхгүй байна. Тэгхтэйг адилхан харагдж байна. За аврагч мөн байгаа үстэй. За нэмэрдэг одоо аргагүй Алтай ч бодлоод оролдож байна да. Ховдынхан бол одоо бас холиод оролдож байна. За Алтай ховд хоёр бол одоо аргагүй хурдтай болж байгаа бас. За мөнгөтрөө яа чинь баг хэрмэр байна гэж байна. 76 номертой юм уу да. Одоо тийм юм шиг харагдж байх юм. 76 номертой юм шиг байна. За бүртгэл дээр 76 номертой мордсон юм байна. За баг хэрмэр мөн баха. Авраг хэрмэр бол арай л биш байна.
Аврах ярмарыг бол одоо мар сонирхч үзэгч юм надаар хэлүүлдэг өөрөөсөө сайн таньдаг мэддэг учраас бол одоо би бараг ярих нь бараг илүүц үстэй. Эрхэм Монгол түмэн бол өөрөөсөө одоо морой одоо мадаггүй сайн үздэг. За Монгол улсын одоо төрийн их баяр наадамд энэ жил төрүүлсэн Дорногов аймгийн Мандахын Хашуутын унган Дуу Гуултаймгийн дэлгэр сүмийн Сүхийн Малдан доржи хордоо онгормор цэнгэр цамцтай үгтэй энэ харагдж байна. За энэ бас л сунтай мөр. За энэ жил 11 настай улсад төрүүлсэн. Өнгөрсөн жил одоо юг зэрэг сунгаанд хийлээд байсан улсын наадамд 11-т орсон. Баян хонгорын бүсэд 12-т орсон энэ хонгормор одоо тун хурдан морой. За нэг уяач нь бол одоо Дундгой аймгийн Цэрэн дэлгэр цэцмийн бай Цэрэн давгийн Цэрэн бал гэж Монголын говь талбартаас аав хүү ах トゥ гуруула Монгол улсын алдагт уяач үрдсэн солыг хүртсэн энэ эрхэм уяач Цэрэн балгоо бол одоо энэ өдөр хурдан хонгорморыг уяач салгын таруулсан. Энэ жилийн улсын байр наадамд тавцгтаасаар байгаа төрүүлсэн шүү хонгормор. За ер нь түүрэггүй малтдаг юмар харагдж байсан улсын байр наадамд энэ уралдаанд бол одоо 2хан дан уяагаар энэ жил оролдож байгаа гэдэг юм шиг хэлмээр байна. За нийслэлийн мандаа хурд уралдаанд хавар бол одоо цагаан хөтөлтөөр төрийн наадмын дивжэн дээр аман үзүүлсэн мөрдөө. Дорногов аймагтаа болсон одоо хаврын бас нэг уралдаанд одоо дөрөвд орж байсан шиг санагдж байна. Аймгийн төвд болсон уралдаанд. За Хашуут гэж энэний эзэн бол одоо сайхан залуу. Би бас одоо хурдан мөртөө энэ залуу байдгийг манай морь сонирхч үзэгч юм сайн мэднэ. За цаатлаар нь Тунасаа яач хавчиг өрмөрөн дээр хонгормор одоо наадлаар нь дохож ирлээ. Төрийн их баяр наадмын төрөө бүсэд бол өнөөдөр бол одоо хэрэн бараг л айр